Самбай цаана залуучдаа IT гихтш минь. За өнөөдөр бид 1070 Ti гэсэн Pascal-ийн 2017 оны 2 сард гарсан картны талаар ярихаар байна. Яг бидний нөхцөлд бол Alienix-ийн Galaxy-ийн 1070 Ti гэсэн карт бидний урд байна. За түнчлэн энэ common өөрөө 5 жил болцоод манайх дээр ирсэн. Тэгэхээр карт нь түнтэй адилхан 5 жил энэ дотор ажилласан байж таараа. Тэгэхээр нэлээд тоос шороотой байгаа энэ картыг бид нэр өнөөдөр анхдагч температур болон сенсний хурд power draw-ыг хэмжээд цэвэрлээд дахиад температур power draw сенсний хурдыг хэмжээд ямар ялгаа гарах нь вэ үздэцгээе. 1070 Ti нь өөрөө ер нь гараад бол удаж байна. 6 жил болж байна. Яг энэ карт бол 5 жил болсон. Тэгэхээр ерөнхийдөө тоос шороо нэлээд богинорсон байна. Heat sink-ний завсраа нэлээд тоос шороо харагдаж байна. Хоёр сенсний хувьд хоёр сенс нэг нь жоохон зуурсан шинжтэй байна. Карт нь яг Galaxy 1070 Ti-нд бол өөр дөрөө backplate-тэй ийм хоёр сенстэй загвар байгаа. DVI порттой, HDMI порттой, 3 DP порттой. За түнчлэн өөрөө бол PCI 3.0-той X16-аар ажилладаг ийм карт байгаа. Heat sink-ийг харахад memory-ны хөргөлт бол байна, VRM-ны хөргөлт бол байна. Тэгэхээр thermal pad бид нар өнөөдөр солино гэж бодохгүй байна. Яг тэгэхээр thermal pad амьдрах хугацаа нь хамаагүй өндөр байдаг. Гэхдээ thermal paste нь бол солих шаардлагатай. Яг thermal paste солисноор тэгээд энэ heat sink цэвэрлснээр бид нар одоо энэ картны үйл ажиллагааг 100% руу дөхөөлөх, одоо хуучин шиг сэргээх ийм одоо нөхцөлийг бий болгож байна гэсэн үг. За тэгэхээр юу ч гэсэн бид нар энэ картаа тест бенч руугаа хийгээд тест бенчнээсээ температур нь хэд байна, сенсний хурдууд нь хэд байна гэдгийг харцгаая. За карт судлахад юу хэрэгтэй вэ гэхээр ерөнхийдөө ганц автирк хэрэгтэй. Мэдээж thermal paste-ийг солих учраас бид нар TF4 Thermalright-ийн TF4 гэсэн paste ашиглаж байна. За таны карт яг Galaxy 1070 Ti биш байж магадгүй. Тийм учраас та юу харах шаардлагатай вэ гэхээр болтнууд та хэдэн болт тайлж ийж юу сугархаа гэдгийг заавалчгүй шалгах шаардлагатай. За миний нөхцөлд бол GPU-гийн 4 ширхэг болт нэмэх нь VRM-ийн 2 ширхэг болт тайлж ийж цаатлынхын кулерыг сугархаар байна. За сайн анзаарах юм бол энд ингээд давхар бас ийм эрзватай нөхнүүд байгаа. Энэ ямар утгатай гэхээр та цаатлаас нь тайлж ийж хойтлынхын backplate-ийг сугалнаа гэсэн ийм одоо зориулттай эрзватай нөхнүүд байгаамаа. За тэгэхээр яг миний нөхцөл 6-ыг тайлах учраас би юу ч гэсэн шууд 6-аа тайлчихъя. За яг миний зөвлөж байгаа нь бол та яг GPU-ний 4 болтыг тайлахдаа 1 2 цаатлын X-лж одоо цаатлын талын хөндлөнгөөр нь 1 2 эргүүлээд дахиад 1 2 эргүүлээд тэгээд ингээд хариул зүйтэй. Гэхдээ ерөнхийдөө картнууд гайгүй байдаг юм да. Тайлахдаа бол тэр тал дээр бол асуудал байхгүй. Зарим нэг болтнуудыг маш өндөр даралттайгаар боосон байдаг учраас тэгж хэлж байгаамаа. Ерөнхийдөө бид нар буцаж боохтой бас түнтэй адилхан хийгээд 1 2 эргүүлээд нөгөө талын бас 1 2 эргүүлээд ингэж чангалж явах нь даралт нь яг зөв тэгш өгөхөд нэмэрлдэг. Дээрэс нь пестний тархалтыг бол зөв ихэд нэмэрлдэг байгаамаа. За ингээд 6 болт тоол тайлчлаа. Тэгэхээр өөрөө энэ карт backplate-тэй учраас нэг нуглараад байхгүй балаат нь тайлах үед энэ карт нь өөрөө юугаар наалдсан байдаг вэ гэхээр thermal paste болон thermal pad-аар наалдсан байдаг учраас та аль болох палатыг нуглахгүйгээр тайлах нь зүйтэй юм шүү гэж хэлэх гэсэн. За тайлах үедээ та энд байгаа сенсний залгуурыг хөндөхгүйгээр хугалахгүйгээр зөвхөн кулерээс хугалахыг л одоо оролдоно гэсэн үг. За үзье. За би яаж яана гэхээр ингээд дали даралтын өгж тайлж байгаа. Ямар учиртай юм бэ гэхээр тэгж тайлбал ерөнхийдөө нөгөө палатаа нуглахгүй байх
арай энгийн арга гэсэн үг. За хоёр залгуур байгаа учраас одоо та бит хоёр залгууруудаас салгаж таарна гэсэн үг. Нэг залгуур салгалаа. Энэ манай палат маань гарч ирж байна. За та анзаарвал энэ дээдлийн ледний гэрлийн залгуур нь өөрөө юм гогцоотой. Сипуны гогцооноос арай жоохон өөр хэлбэртэй голдоо хоёр ширхэг гогцоотой байгаа. Тэгэхээр та ерөнхийдөө энийг хугалахгүйгээр л авахыг оролдоно гэсэн үг. За түүнтэй адилхан энд адилхан сэнсний залгуур байна. Өөр дээрээ гогцоотой. Тэгэхээр би ерөнхийдөө хоёр тийш нь ингэж найгуулсан хөдөлгөөн төгөөр баг багаар салах төрөөс уураад гараад ирнэ. За түр зүр бид нар кулерээ холдуулъя. За палат нь бид нар чухал. За палатны энэ хэсэг нь өөрөө GPU буюу Graphics Processing Unit. Энэ үгээр нь VRAM. Энэ өөрөө 8 ГБ карттай учраас 1 2 3 4 5 6 7 8 ширхэг 1 ГБ-тай VRAM байгаа байна. За энэ манай чокнууд тэгээд энэ доор нь VRAM байгаа. VRAM нь өөрөө халдаг зүйл учраас давхар өөр дээрээ хийцэнгтэй байгаамаа. За түрүүн энд байсан 4 болт салгаснаас гадна бид нэг 2 ширхэг илүү болт салгасан. Тэр нь юуныхаа гэхээр энэ төмөрнийх. Тэгэхээр бид нэр энийг тайлахад палатаас жоохон уулахгүйгээр жоохон хажуу тийшээ ингэж налсан хөдөлгөөнөөр авбал зүйтэй. За энэ thermal pad-нууд маань ерөнхийдөө дулаан дамжуулагчуд. Гэхдээ paste-тэй бодвол арай муу. Гэхдээ зориулт нь угаасаа paste шиг биш. Олон жижиг юм дээр байрлах зориулттай учраас paste ашигладгүй. За ингэж хугарсан тохиолдолд нэг санаа зовоод хэрэггүй. Ерөнхийдөө бүгд тийм амар хөрөх шаардлагатай бол байдаггүй. Яагаад тэгэхээр өөрөө эдгээр халуун арай төсвөртэй зүйл байдаг. За юу ч гэсэн бид нар ерөнхий цэвэрлэгээ хийчихье. Ямар нэгэн ноут талчуур байхад болно дөө. Заавал спирт гэхгүй. Бид ангины доошорог л төр зүр авах шаардлагатай байгаа. Заавал спирт ашиглаж байгаа тохиолдолд та бүх хэд анги хатсан гэж үзсний дараа л зөвхөн хийцэнгээ зоодог байгаа. За түүний дараа та ерөнхийдөө GPU-ийнхаа температурыг багасгах байгаа учраас GPU-гээ зэрлэж таарна. GPU гэдэг нь ерөөсөө энэ жижигхэн толон гадаргуутай хагас дамжуулагчийг хэлж байгаамаа. Дотроо нэлээд олон транзистортай учир жоохон хагарал үүсгэл юм бол ерөнхийдөө таны GPU эвдэрсэн л гэсэн үг. Тэгэхээр та энэ дээр нэлээд хариуцлагатай зөөлөн
хандвал зүйтэй байгаа. Яагаад хуурайгаар арчиж байна гэхээр ерөнхийдөө та заавал шингэн хүргэх шаардлагагүй эсвэл заавал спирттэй төрөх шаардлагагүй гэдгийг л харуулж байгаа. Тэгсээс бол та нойтемор төрсөн төрхээгүй адилхан. Ерөнхийдөө нойтноор ч арчсан ч болно, хуурайгаар ч арчсан бол нэг ялгаа байхгүй. Гол нь энээр байгаа хатсан байгаа thermal paste-ийг л авах шаардлагатай. Загт нь байгаа энэ thermal paste-уудыг нэг авах шаардлагатай биш дээ. Ямар нэгэн температурын нөлөөг бол энэ захаар байгаа хатсан thermal paste бол нэг өөрчилж чадахгүй. Гол яг энэ дээр байгаа thermal paste-ийг бид нэр солих зүйтэй. За, кулер авчиръя. Кулер яах вэ гэхээр бид нэр ерөнхийдөө кулерыг тэр чигээр нь цэвэрлэхийг оролдоно. Энд байгаа thermal pad-нуудыг бид нэр хөндөхгүй байвал зүйтэй. Заавал эндээс авахгүйгээр цэвэрлэх гэж л үзсэн зүйтэй л дээ. Бидний нөхцөлд бол энэ зөөлхөн авч жагаад цаатхан дээр наагаад энэ дээр ингэж наагаад тэгээд GPU-ныхаа хийцгийг график картныхаа хийцгийг тусдан цэвэрлүүл зүйтэй байна. Яг манай Galaxy 1070 Ti нь өөрөө нэлээд олон болттой байгаа. Энэ кулертай байна. Тэгэхээр би одоо энэ болтнуудыг салгаж агаад дан одоо зис болон хөнгөн цагаан хийцингийн тусдан зэвэрлэе. Азар Galaxy 1070 Ti нь өөрөө бүтцийн хувьд нэлээд энгийн болохоор гаднах энэ их бие нь бол амархан сугардаг, арчхад амархан загвар байгаа маа. XOC загвар нь уул нь бол яг ранкны хувьд Galaxy-ийн дотор бол номер 3-т явдаг. Тэрний дараа өөрсдийнх нь үйлдвэрлэдэг арай илүү хоёр төрлийн загвар байдаг. Яг толгойлогч нь бол хамгийн лаг нь гэх юм бол Hall of Fame гэдэг картууд нь OC буюу overclocking рекордуудаараа дандаа нэг тийм үү хоёрт явж идэг. Ийм загвар байдаг байгаамаа. Ер нь Galaxy бол нэлээд өндөрөөр үнэлэгддэг. Европод болохоор KFA 2 гэдэг загвараар зарагддаг гэдэг нэртэй. Одоо KFA 2 гэдэг нэртэй картууд нь одоо Galaxy-ийн картууд муу юм аа л гэж би хэлж байна. За сенсээ суглаа. Сенсээ суглахад миний харж байгаагаар 1 2 3 4 болт аль аль сенсэн дээр нь байна.
Дундах залгуурын нь бол ерөнхийдөө бага оролдонд бид нэр 4 болтоос салгаал дахиад 4 болтоос салгаал хоёр шинсээ холдуулаад тэгээд хийцэнгээ алчуураар баг зэрэг арчаад тэгээл буцаагаад хийнэ. Гэрэл мотой гэрэл гайгүй юу? Дөрөв. Окей. Манай хүн тэгээд ерөөсөө юу ч цэвэрлж байгааг юм уу? Миний ах юм бол 5 жилийн л тоос шүү. Авчихаас өмнө нэг авцсан юм шиг хэлээ те. Бурхан багш минь чамтай юу игэвэ хөгшөө. Дөөрөж болохгүй гэж бичдэм үү яад. Үлээж байгааг. Бэстэд түрхэж дуусаад тэгээд VR-ийн жижиг хийцгийг бид нэр хийчлээ. Яг тэгэхээр энэ хийцэг нь өөрөө тустай байдаг учраас хийхэд бол нэг асуудал байсангүй. За таны нөхцөлд бол таны VR-ийн хийцэг салдаг байж магадгүй, кулертайгаа цуг байдаг байж магадгүй, эсвэл бүр байхгүй ч байж магадгүй. Арай сул чадaltaй карта байл ерөнхийдөө бол VR-ийн хийцэг гэдэр байдаг байгаа шүү. За тэгэхээр одоо кулерээ юутайгаа PCB-тэйгээ палаттайгаа наацгаая. Тэгэхээр эхлээд LED-ийнхаа TJ-лийг залгаад, тэгээд дараа нь сенснийхаа TJ-лийг залгаад карта яг хоорондоо хийхдээ миний зөвлөж байгаа нь бол та сенсээ доош нь харуулад тэгээд энэ дөрөв нөхөө юутайгаа цаатлынхаа яг элзвааныхаа дөрөв нөхөйтэйгээ тааруулвал зүйтэй.
ингээд боогод энэ бол болно. За түнч өмнө хэлсэн шиг 1 2 эргүүлээд хөндлөн байгаа нөгөө болонд нь 1 2 эргүүлээд сайхан шахаад өгье. За ингээд картны цэвэрлэгээ маань боллоо доо. За өмнө нь бол RPM сэнсний хурд нь бараг цагаар 1200-аар эргэлжсэн. Тэр нь fan speed-ийн 80% байсан. Температурын хувьд GPU нь 83%-тай, hotspot-н дээр 97 байлуу, бараг 100 градус хүрэхээ шахуу GPU-ний hotspot-тай байсан байгаа. Тэгэхээр бид нэр тест bench руугаа энэ картыг дахиж хийгээд тэгээд дахиад шалгая. Карт цэвэрлсэний дараах температур, тэжээл зарцуулалт болон сэнсний хурдыг шалгаж дуслаа. Тэгэхээр бид нэр юугаар шалгасан бэ гэхээр нөгөө л нэг Unity superposition-оор гэхдээ энэ удаадаа бид нэр game mode руу н оруулж агаад 8K-гийн game mode руу оруулаад тоглоом доторх тохиргоогоор нь gravity-г тохируулаад өдөр шөнө солигдохыг тохируулсан байгаа. Тестүүдийг хийж дуусаад харьцуулахад хамгийн чухал нь биднэрт бол температур байгаа. Тэгэхээр GPU temperature нь 83.2-оос 79.5 руу буурсан. GPU hotspot нь 94.2-оос 90.5 руу буусан. Fan speed буюу fan RPM-ний хувьд биднэрт танд яг дуу чимээ харьцуулах нарийн багаж төхөөрөмж байхгүй болохоор RPM-ийг л одоо харьцуулж тоог нь өгч чадвартай. Тэгэхээр fan speed нь өөрөө 1200-аас 800 RPM хүртэл буусан. Тэгээд тэжээл зарцуулалтын хувьд бол 118%-аас 113% руу бууж чадсан байгаамаа. Тэгэхээр 118-аас 113% гэхэлэр бараг цагаар нэг 10 Вт хасагдсан. 10 Вт хасагдангаа давхар мэдээж тэжээлийн зарцуулалтын хэмжээ багасгаар температур нь багасж байгаатай үүдэлтэй юм аа. Энэ бичлэгээр би танд юу хэлэх гэсэн юм бэ гэхээр 25,000-ийн энгийн термал бейст болон таны гарын хөдөлмөрийн барах цагаар 15-20 минутанд та өөрийнхөө картныхаа чадлыг, температурыг буулгах бүрэн боломжтой. Та магадгүй компьютерийн арчлаагүй нэлээд удаж байгаа. Тэгэхээр ерөөхдөө цэвэрлэх цаг нь болсон шүү гэж танд хэлэхэд буруутгахгүй бизээ. За дараагийн дугаарт энэхүү байгаа компьютерийг Linux-ийн хуучин компьютерийг бид нэр full makeover 2 парттай хийхээр байна. Нэгдүгээр партанд нь бидний комыг бүрэн цэвэрлэнэ. Картыг нь бол одоогоор цэвэрлсэн байгаа. Гэхдээ карт нь тусдаа цэвэрлж нэг өөрөө сэдв болоход бол буруутгахгүй. Тэгэхээр одоо хоёр дахьт нь бусад эдэнгийн яаж цэвэрлэх вэ? Магадгүй та борд амьдралдаа цэвэрлж байгаагүй байх. Гэхдээ борд бас байнга цэвэрлэх тохиолдол бол бага байдаг. Түүний дараа part 2-т нь энэ компьютерийн full makeover буюу шингэн кулер тавиад арай хайтайхан кейсэнд хийгээд компонентуудыг сайхан цэвэрлээд сайхан бир болтой гой бичлэг болгож үзүүлнэ. За энэ дугаараар тантай IT-ийн хэвтшин байла. Дараагийн бичлэг хүртэл баяртай.